За миний хувьд ажил аваад одоо 6 сар гаруй хугацаа болж байгаа. Анх ажил авсан цагаас эхлээд улирал бүр нийслэлийн удирдах ажилтнуудын өргөх тусан зөвлөгөөнийг хийж ажил үүргээ хэлэлцэж, ярилцаж, дүүгнэж шаардлагатай арга хэмжээнүүдийг цаглалгүй авч хэрэгжүүлж байх тухай та бүхэнд мэдэгдэж байсныг та бүхэн санаж байгаа. Энэ удаагийн зөвлөгөөнөөр бид нийслэлийн үйлчлэлтийн бэлтгэл ажилтай холбоотой асуудлууд дээр илүү төвлөрч бас ярина. 5 сарын 27-ны өдрөөс хойш өргөх тусан шуурхай зөвлөгөөнөөс хойш нийслэлийн удирдах ажлын шуурхай зөвлөгөөнийг 6 удаа нийслэлийн хэмжээнд зохион байгуулж ажилласан байна. За энэ ажлын хүрээнд бол нийтдээ нийслэлийн салбар Улаанбаатар хотын засагчаас 94 чиглэлээр үүрэг даалгаврыг бол өгч ингэж ажилласан. За үүрэг даалгаврын хэрэгжилтийг аваад үзэх юм бол хэрэгжилт бол 88.5% буюу хэрэгжилт бас бүр хангалттай төвшөнд бол хэрэгжижээ гэж ингэж авч үзэхээр бол хэмжээнд байгаа. Та бүхэн мэдж байгаа агаарын бохирдол гэдэг болоод үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан. Энэ одоо үйл ажиллагаа болоод хизээч улс төржүүлж болохооргүй ийм сэдэв байгаа. Бидний амьдрах эрхтэй эрүүл мэндтэй холбоотой Улаанбаатарчууд нийслэлчүүдийн энэ одоо эрүүл мэндтэй холбоотой үр хүүхдүүдийн маань эрүүл мэндтэй холбоотой ийм асуудал байгаа учраас энд одоо төрийн байгууллагын хувьд бид нар иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага бас ухамсарлаж ингэж биелүүлэх ёстой байж байгаа. Тэгээд зарим дүүрэг дээр маань энэ жишээлбэл сайн дурын ажилтнуудын цалин өгөхгүй байх тохиолдол байх. За зарим одоо судалгаануудыг гаргаж өгөхгүй байх тохиолдол ийм зүйлүүд бас ажиглагдж байгаа. Шатчны засаг дарга нар энэ үйл ажиллагаан дээр бас хамтарч ажиллаж хүчээ нэгтгэж ингэж ажиллах нь зүйтэй байна гэж байна. Өнөөдрийн байдлаар 9 сарын 5-ны байдлаар нийслэлийн хэмжээнд энэ үйл бид нар нийтдээ 1311 ажил төлөвлөсөн. За биелэлтүүд 84%-тай. За энэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.7% одоо илүү байгаамаа. За дулааны бодон цэглэгааны хүүсвэрхий 4 байгууллага байдаг. За эдгээр байгууллагын үйлчлэлийн асуудал өнгөрсөн оныхтой харьцуулъя. За дулааны 2 дугаар цэглэгаан станц бол одоогийн байдлаар 86% биелэлттэй байна. За өнгөрсөн оных нь одоо харьцуулж мөн оныхтой дулааны 2 дугаар 3 дугаар цэглэгаан станц 85%, 4 дугаар цэглэгаан станц 82%, Амгалан дулааны станц 89%. Ингээ Улаанбаатар хотыг дулаан хангадаг дулааны одоо байгууллагуудын хувьд бол 9 сарын 5-ны байдлаар 86%-тай байна. Иргэд орсон суугчид энэ төрийн үйлчлэгээ авж байгаа аж ахуйн нэг жиргэний асуудлуудыг гацаадаг, шаардлагагүй дамжлаг хүн суртал гаргадаг байдлаа зогсоох шаардлагатай байна. Бидний ганц одоо нэгдүгээр тавьж байгаа асуудал бол төрийн үйлчлэгээг түргэн шуурхай болгох, ил тод нээлттэй байлгах, иргэд орсон суугч аж ахуйн нэгжүүдийн төрөөс авах үйлчлэгээг төрийн төлөөлөл болж тухайн үйлчлэгийг хүргэж байгаа төрийн албан хаагчид, төрийн байгууллагууд хууль журмын хүрээнд цаг алдалгүй хүн сурталгүйгээр хүргэдэг байх энэ л одоо тогтолцоог бий болгохыг зорж ажиллаж байгаа та бүгдээрээ мэдж байна. Тэгээ нэг байгууллага хоёр байгууллагын уялдаа холбоогүйгээс болоод эсвэл нэг шинэ систем нэвтрүүлж байгаа шинэ одоо зохион байгуулалт хийж байгаа нэрээр удаашрал хүндрэл гаргадаг байдал ерөөсөө байж болох. Газрын алба энэ асуудал дээр маш тодорхой арга хэмжээ аваад бүртгэлийн газар танаа хоёрын 15-20-ны дотор энэ асуудлаас ихсэж олон нийтэд нээлттэй болох хэрэгтэй. Захирамж бол орж ирсэн өдөр нь би зураад гаргаж байгаа. Газрын албаны дарга дээр өгөхөөр хотын захирал даргалуу захирам зурагтахаар орохоор овлаа гэдэг хэд хэдэн газар хилцэж дамжаад гар хөлийн үсэг зурагдах чигээр нэг даргын ширээн дээр дунд шатанда багадаа 2-3 хандаг, ихтэй 2-3 сар болдог, заримдаа 2-3 жил болдог ийм асуудал хаасайгүй байсаар байгаа. Хоёр байшингийн хооронд, хоёр давхрын хоорондоо уулзалтаад гар хөлөө үсгээ зурчих юм дээр бие биелүүгээ дамжуулж, бие биелүүгээ шидэлцсээр байгаад хоёр зэрэгэлдээ хаалган суужж бие биелүүгээ хүртэл мэйл бичдэг. Хоёр алхмын хооронд байгаа байшин суужж бие биелүүгээ хэрэгцээгүй албан бичиг бичдэг. Хэлбэрддэг ийм асуудлаас болж бидний одоо энэ ажил амьдралтай холбоотой олон асуудлууд золиослогдож байгаа.